Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны урлаган дээр сугаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гарагийн яган цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс та динзавр амьдаар нь харсан уу гэсэн уриатаагаар үлэг гөрүүлийнх нь нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 25-ны пүрэв гарагийн үлэг гөрүүлийнх нь нэвтрүүлэг ийхүү эхэлж байна. За Үү гэж мэгээч. нөө нэг би уг ингээд нэг шүгэлтэд сурах За студид хөтлөгч Анжгаа гэрлээ за найруулагчаар өнөр баярнаар ажиллаж байна. За өдрийн мэнд төргий. За өдрийн мэнд төргий. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ханита тэмцэх ээжийнүүд Аквамарис хамтран ажиллаж байгаа баярлалаа. Өнөөдөр бид бүхэн хамтдаа пүрэв гараг болгоно одоо тухайн үед ажиллаж амьдарч байсан ахуйн дурсамжаа хуваалцдаг тийм үү? За тэгэхээр өнөөдөр ямар сэдвээр ярилцах вэ гэхээр усанд явна гэдэг том ажлаа гэдэг сэдвээр ярилцсанаа. За гэр орол болоод одоо орон нутагт өссөн хүмүүсийн үед усанд явна гэдэг бол үнэхээр том ажил байсан. Яалтчгүй. За тэгээд одоо худгийн очор дээр юу ис тохиолдох вэ? За тэгээд тоглож байгаад оройтн, загнуулна, голоос ус авахар очсон бол заалтаа одоо хулганы нөхрөө усын, байрны айлд одоо ус тасрах юм бол бас те одоо нөгөө гэр ороолын худгаас ус очиж ус аваад байдаг те. Долоон дор байдаг байхгүй бүр. Гадаа ингээд яа тэр одоо ингээ 2 3 хоног моногоор тасардаг байсан юм ааш. За гадаа юм цистернтэй машин ирж зогсоод чика алалцдаг байлаа шүү дээ. Тийм юм болдгоо байсан юм. Тийм юм болдгоо байсан бүр. Оо за. Тэгээд гэр ороолын худаг руу явна те. Би нэг удаа ингээд нэг бас л их өмнөх оройн одоо жоохон бас анд нөхдүүдтэйгээ уулзсан л байсан юм шиг байгаа. За сэрсэн чинь ус байхгүй бүр өст. Юу ч байхгүй заяа. Юу ч байхгүй. Тэгээд ингээд тагнаа хатаад. За ямар ч ус байхгүй ус тасарсан. Тэгээд бочкигоо онгоолгосон бочкинд ус байсан. Бочкины усыг сайхан зэвэрхэн л усл гэдэг л байсан. Тэгтэл та уус юм уу те? Ямар амар хэрэг вэ? Байранд ус тасрах чи ийм аюултай байхгүй юу? Манай би тийм гадаа байрнтай тийм цистернтэй усмос ирээд тарааж ирснийг би бол мэдэхгүй. Зүгээр бид нар ямар ч байсан ингээд ус тасарна гэдэг ийм одоо зар явна штэ. За тэгэнгүүт бид нар ингээд том самнуудад ингээд ус хийж авдаг, хуримтлуулдаг байсан. За тийм юм бол байсан. Эний тэр бочкиноос уух юу ч заяа. Манай нэг найз бүр бочкинд ч ус байхгүй байсан гэсэн. Тэгээ эндүүнийхээ усыг уусаа. Ямар амар хэрэг вэ бурхан минь. За танд ус зөөжсэн хүүхдүүх вэ нөө? Байлгүй яг байлгүй. Би ч бол нөө хөдөө өссөн хүүхэд. За хөдөө өссөн болохоор хөдөө ч аман ус, мал усалдаг ус хоёр ч тустай шүү дээ. Амны ус гэж тустай байдаг. Манай Сүхбаатарт бол ер нь тийм байсан. Тэгээд тэмэн тэрэг хөдлөөд тэгээд Сүхбаатар чинь ингээд тэмэн тэрэгэн дээр энэ ган гээд 200-ийн бошиг цоолоод тавьсан байдаг. Тэгээд тэмэн тэрэгэн дээр хойно урдаа суугаад 8%, 10%. Яг говийн зэрэглээ дээр гардаг штэ тий. Яг байна. Тэгээд очоод яг нөө амны усныхаа ирэг дээр тэмээгээ зогсоогоод тэр чинь юм жалганд байдаг ус байсан байхгүй. Тэгээд доошоогоо буугаад 8%, 10 битанда усаа дүүргээд дэшээ гаргаад юуруугаа хийдэг. Ган руугаа хийдэг. Тэгж ус зөөдөг байлаа. За нөө Баяушинд манай өөгийн хойсон гэдгсэн шүү дээ. Тэднийд очихлоор юу яана? Худгаас ус аавна. Харин ч худагтай их ойрхон байсан юм. Ганцхан гудамжны наан цаана байсан юм аашаа. Тэгээд тэр чинь худаг дээр очиж ус аавна гэдэг чинь ингээд битана ингээд оожир тавьчаад те. Тэгээ онгоохыг нь хүдэн ингээд нөгөө нэг юм матилгсан чаргаараа гулгаж тоглоно те. Тэр хавийн хүүхдүүдтэй янз янзын тоглоомор тоглодог байсан. Ер нь бол тэгээд худгаас ус авна гэдэг бол нэг ийм нэг заавал ардаасаа те хурдан ирээрэ гэдэг тийм үглэлттэй гарна штэ. Тэгэхгүй бол тэгэл тоглож байгаа баг шөнийн бор хоногтод ирж байгаа штэ. Энэ бол нөгөөдөл нь тэгээ хоол ундныхаа усыг хүлээгээл сууж байгаа штэ уг нь бол. За надад ийм 3 тохиолдол байна заяа. За манайх яав нөгөө аав нэг хошоолол байгуулад нөгөө древэнд анх гараагүй юу? За тий. За тэгэхэд чинь би чинь одоо 5 6 дугаар дахиад болоод. Тий. Тэгэхэд чинь манайх нөгөө галтгооныхаа амбар дотор гүний удагтай
Тэр хоёр чи ерөөсө гэр галтгооны амбар хоёрын хооронд нэг 10 алхмал газар байгаа. Тэгэл нөгөө нэг юм гүний өдгөрөө чи нөгөө 8% пүл гэж хидэл ингээл усаа татаал авчдаг шүү дээ. Ховоо байхгүй 8%. Яг гоо тэр чинь 8% гар хийцээ ховоод байхгүй юу? Тэгэл тэрүүгээр ингээл нөгөө нэг одоо гэр дотор боошиг байдаг гэсэн юм уу тий. Тэгэл ямарсан тийм 10 алхмын л газар зөөдөгс. Би тэрнээс тийм ус мусан тэгж оочролж бол үзээгүй. За дараа нөгөө нэг 10 төгсөөд намайг хүмүүсийн сэтгүүлчээ ингээд оруулсангүй гэд нэг жил хөдөө цөллөгцсөн штэ. За тэгэхэд болохоор харин ихнэр болдог дөрөө. Аяа. Гоцоод байгаа. Тэгэхэд болохоор зэрэг нэг юу яа. Одоо ингээд манайх тэр байлаа гэхэд ингээд нэг юм доошоогоо юм уруудаад тэгээ ингээ голын ирэг дээр бас худагтай. Тэгээ тэрнээс усаа тэр дээшийг ингээ тэрхэн дээр ингээ ус таад ингээ зөөдөг гэсэн. Тэр жоохон хизүү. Тэгээд гэтээ тэр нь би нэг тийм бас олон явдгүй. Тэр чи эргэжтэйгүй байж байгаа. 10 метан бариад ингээ явж үзсэн үү? Тэр 3 дахь тохиолдол нь болохоор аав нөгөө нэг яагаад 47 нэр төрлийн мод зод тариад нөгөө батланд гараагүй юу? За тэгэхэд чи нөгөө нэг тэр моднуудыг чи анх тарихад ингээ мэдээж усталгаа хэрэгтэй штэ. За тэгэхэд одоо нөгөө нэг шаланк нь ингээ бүр тийм одоо тэр чин дөрөв айлын газар болохоор маш том учраас шаланк нь хүрхгүй байгаа газар руугаа яг тэгэж хувангаар ингэж зөөгөө тэгээ одоо чацрагны мод өхрийн нүдмүүдээ ингээ усалдаг. Тэгэхэд харин ёстой зөөсөн шүү. Тэгэхдээ тэр нь одоо мод усалж зөөж ийн гэсэн үг шүү дээ. Ус зөөж ийн гэсэн. Ер нь л тэгэл гэр оролт амьдардаг ч юм уу нэг бол хөдөө байдаг бол манай худаг өвөөгийнх байхад манай худагныхаа ерөөс хажууханд л зусдаг байсан л да. Гэтэл тэрнээс ингээд худгаасаа ус аваад өвөөгийн түргэнэ гэдэг нь өөрөө ингээд голдоо мань мэтд бол 3 амардаг л тийм газар. Одоо ингээд харахаар том болсон өнөө очиж харахаар нэг юм сөөмөл газар байгаа юм л да. Гэтэл бид нар 3 амардаг байсан. Тэгээ нэг 3-ын битантаа ус өрчл 3 амардаг байсан гэхэлэр ч хөөхөн зүтгүүртэй л газар байсан байгаа. Тийм байна. Тийм тэгээд ерөөсөө даагаараа штэ. Жижиг нэг юм битан том нь 8%, 5% битан, 10% битан гэдэг ингээд дэшегээ яваад тэгээ бүр томууд нь 40 битан дундаа хийгээд ингээд мөрөн дээр дараад ингээд явдаг те. Тэгтгэл байсан. Тэгээд ер нь бол усанд явна гэдэг бол ер нь бүх нийтийн хөдөлмөр шүү. Өстой хөдөлмөр шүү те. Тэгээд нөгөө тэр аавын тэр балианы байшин ч юм бол нөгөө угаасаа дулааны худаг нь аавын хашаан дотор байдаг парта байшин штэ. Тийм дотроо 0-той дүүштэй тийм байшаа. Бид нар бол зөвхөн мод услахын тулд тэгж ус зүүдэг байсан. Ер нь бол. Тэгээ гадаа нөгөө ингээд худгаасаа ингээд нөгөө шаланг ус татсан байдаг штэ. Тэр шаланг нь ингээд хөрөхгүй газар л ямар ч гэсэн тэгж ус зөөдөг байсан. Тэгж л ус 3 тохиолдол байна ус зөөжсэн. Би байж тээ бүр би нөгөө нэг ахаал нөгөө зүдэг юм аа ярих гэж байна. За яриа. Зүдэг юм их үтсэн. Манайх хөдөө байгаад тэр Монголын хөвөр гэдэг газар руу очиж. Тэнд одоо яагаад ч тэнд одоо угаалгынхаа байныг хийцээ. Хонин сүр болгоо очиж нөгөө нэг жилдээ нэг одоо Карлин хоноо угаах ёстой шүү дээ. Тэр чинь нөгөө нэг хажиг мачиг элдэ бусын өвчнөөс сэргийлэхийн тулд тэгээ угаалганд орно гэдэг тэр Монголын хөвөр төцсөн чинь. Тэр Монголын хөвөр нь юм ганцхан шандтай заяа. Тэр шанднаас нь ус авангууд ингээд дотроо ийм нэг хөдөлтөг ийм нэг могоо шиг нэг ийм сонин өттэй. Дотор нь тийм өттэй. Тэнгүүд би тэрнээс нь дурггүй. Ууг нь тэр сайн ус юм байл л дээ. Ус нь их сайн ус тэгээд авч чод тэр өтийг нь ингээд нөгөө нэг маарлаар шүүвчгээд тэгэл цаймаага чанж уух хэрэгтэй юм билээ. Тэг амар олон айл нэг дор ирээ бууц нөөтгэнд нь ингээ оочр мочр үсэд лээ болоод байдаг. Тэнгүүд ах бид нар чинь ингээд манай аавын дүү тэгээд манай нэг төрсөн ах мань 3-д явж байгаа шүү дээ. Гуруулах нь явж байгаа. Мань 3 залхуураад тэнд ингээ адуу зогсдог цүнхээлүүд байдаг байхгүй юу? За адуу ингээ өдөртөө зогсдог цүнхээлүүд. Тэнгүүд өглөө эртээ босоод адуу очихоос өмнө тэр цүнхээлийн уснаас ч авчдаг. Тэгээ нэг жоохон юм адууны шивтэр амтгцсан ус усаал. Аюу тийм зүдэг юм ярьдаг штэ аюу. Тэр байтугай чи хон туугаад ингээд хоол явахд чинь шүү дээ. Замд худаг модог байхгүй. Манай талд чинь тийм илүүддүү задгаа гол ус байхгүй штэ. Хонтойгоо уралдаад замын ингээд нөгөө нэг ийм хонхор дээр тогтсон ус байдаг штэ. Хон тэрлүү чи уралдаад гүйж байгаа шүү. Би тэгэнгүүт хонтойгоо уралдаж чичээл ууж л явлаа бас. Та одоо тэр Сүхбаатар аймагт очиж усны бизнес хийгээч. Би сая түр 100 наран сум орсон штэ. 2 томхон шиг дэлгүүртэй. Хойлонд нь цэвэр ус нөө байхгүй. Манай Эрдэнэ цагаан аймараа. Тэгээд 40 дэлгүүртэй 40 байгаа. Манай Эрдэнэ цагаан чинь нарангаас тис өөр сум аймар.
Тэгээд заяа ёо би бүр ёо ямар би ч нөгөө нэг амар усчин хүн штэ ингээд байнгын ус сууж идэг хүн нөгөөдөл чинь тэгээд нөгөө сүйдээ зайгаа бүр данхаар нуух юм аа. Би нөгөө сүйдээ сэгсрэл шар бутагийн гаргахын тулд сэгсрэл данхаа сэгсрэл усан штэ манай гэж. Тэгээ би бүр шок. Хүүшин ч тэ ямар сони юм бэ гэсэн чинь надад юу гэж тайлбарлсан гэж нөгөө наадан болоод тэгээ ер нь бол тэр 2000 хүн амтаа суманд одоо маш их хүн ирсэн гинэ. Тэгэд усан дууссан гэж байна. Ахад нэмээд 2000 хүн очсон байгаа шүү дээ. Бараг л. Тий. Манай Эрдэнэцагаан чинь бүр лага өөй. Ус цэвэршүүлдэг үйлдвэртэй нөө юм 20 боллонтой ус мос ингэж хүрэгдэг тийм үйлчлэгээтэй танах нөгөө бичигдийн бомбдтой уйлаастай хэл залгаа болохоор том сум болохоор чинь тийм байгаа. Тийм лаг байгаа. Танах ч юм бол овоо хэдэн хүн амтай өстэй. Бараг суурин иргэдэн 7000 8000 шүү. Тэгээд явуул мавуултайгаа нийлүүл 100000 хүнтэй сумштай. Тэгэхээр ч арга байж үү. Тэг би ботсон шүү дээ. Пүү энийг мэдсэн бол тий би чи зүгээр хов хоосон машинтай очиж байгаа шүү дээ тий. Хідэн паачиг ус ачаад ирдэг байж л гэж батсан өстой нэрээ. Тэгсэн бол сайхан зараа зогсож байхгүй. Зүгээр дэлгүүрч шахаж штэ. Тий. Зүгээр авсан өнөө хоёр нуглаа шахаж гэнэ. Одооны удаг чинь ийм гоё болцсон тий ингээд нөгөө нэг карттай болоод захилгаан болцсон. Тэгээд ингээд бүр энэ цуслангийн зам дээр би бүр лаг удаг харсан шүү дээ. За ямар удаг? Цэвэршүүлсэн устай удаг. Ус гэж гардаг. 3 янзын ус гардаг заяа. Зүгээр ус. Зүгээр ус заяа. Хөт ус гардаг. Нэг нь цэвэршүүлсэн ус гардаг заяа. Нөгөөх нь халуун ус гардаг. Бүрүү. Тий. Би тийм худаг харсан. Нэр. Хаана байдаг гинэ? Цуслангийн зам дагуу байгаа. Цуслангийн зам дагуу байгаа. Тийм худаг харсан би. Пүү бүдүүл үнэхээр сайжирсан. Үнэхээр лаг болцсон. Бүр лааж штэ. Одоо манай энэ ажлын урдлын худаг ба штэ. Цагаан худаг ба штэ. Тэр чинь бол зүгээр хизээ 24 цагаар онгорхоо юм байл штэ. Карта хийгээл ус авчих тийм. Тийм болцсон. Тэгэхэд чинь манайс ч усны машиныг ингэж хард зогсож жоод усны машин ирлээ гингүүд санд минь 40 битана гэдэг нэг төрж очоод ингээд доожор аваад тэгээд ихгүй бол тэр чинь Баян шууны хичнээн жайлын дунд нэгхэн ийм 5 тонны цистернээр ус ирж байгаа юм те. Тэгэл 5 тонны ус чинь тэр даруйдаа дуусчих. Тэгэл худагт ус ирлээ худгийн машин усны машин ирлээл зөвөр бүгдээр очиод мангар уртаа очирлоод тэгээд нэг удаа ус авахгүй штэ. Гяс аваачаад нөгөө гэрт байгаа амар том бошг руугаа 40 битанаа суулчаад дахиад очиод аавна. Өдөржингийн юм болно. Ус нь байж өөр хидч зөөмөр юм бит. Тийм юм болдог. За одоо тэгвэл бүр төгөлдөрчсөн юм бэ. Тийм байлээ. За. Яг ийм нөгөө цэвэршүүлсэн ус гэж байгаа штэ. Нөгөө манусын ундны усан зэрүүлсэн. Тийм ус гардаг, зүгээр ус гардаг, нөгөөх нь халуун ус гардаг. Хүчтэй бид нарыг штэ. Хүүхэд байхад те бид нар гадаагаас тоглож ирж байгаас нэр карантин хөдөөсөө гожуулж байгаа яг ингээ амаа гэж тоглож байгаа уудаг. Үнэхээр ингээд тэгээд тэнгууд бид нар бити түүхийн ус уугаад түүхийрэн гээл те. Ам дээр чи юм гарна гэд гардгүй л байсан. Тэгээд заяа ингээ бандар хаалга догшонгууд бид нар ус гаргаад ирэнгүүд карантин ус гаргаад барайны шилтэй ус өгчдөг байсан штэ те. Би том болсноосоо хойш ерөөсөө карантин ус уугаагүй тэгээд одоо мэдгүй ингээд одоо ер нь одооны ус гэдэг эвгүй байхаа те. Айгуул юм биш үү? Улаанбаатарын ус усэл эвгүй юу? Яагаад яг ер нь бол манай ус чи яадаг вэ гэхээр цэвэрлэх байгууламжид нөгөө ус түгээх байгууламжаар дамжаад тэнд чинь бас цэвэрлэгдээд тэгээд хамгийн аюултай юм нь юу гэхээр манайх төмөр хоолойн дундуур ирдэг. Нөгөөх нь ийм баахан зэв идсэн юм байж байгаа шүү дээ. Одоо энэ нөгөө халуун ус өгдөг худаг чи энэ гарч ирээ. Ийм худаг гарсан. Лаг болсон. Амар болсон. За супер болсон юм байна шүү дээ. Одоо тэгээ энэ ус нь ямар үнэтэй юм бол? Байгууллагууд бидгүй одоо хэдэн төгрөг байдгийг бид нарыг баг байхад нэг мөнгө зөнгөчүүл тийм л байсан шүү. Үгүй 10 мөнгө 20 мөнгө гэдээсэн хүмүүс дээр нэг ярьж хахад ийм толон байдаг байсан шүү дээ. Тийм гэсэн. Толон байдаг байсан. Тэгээд нэг төгрөгийн толон молоо өгөнгүүд баг юм уу 80 литр ус мос авчдаг ч үл. Мэдгүй би одоо мартчих. Тэгтэл нэг тийм 20 мөнгө зөнгө гэсэн л толон байдаг байсан шүү. Би одоо ямар ч байсан ингээд санаж байхад заяа. Би нэг оюутан багт 3 дугаар курс гэлэр чи 2001 онд үйлдвэрлэлийн дадлага хийнэ гээд өвөл нөгөө 2 дугаар семестрийн амралтаар энэ шар хаданд нөгөө талигач манай найзрах байсан байхгүй юу. Тэгээд тэднийд нэг хотод байж байхдаа ингээд байсан чинь тэднийх ингээд усны мөнгө гээд баахан задгаа 10 20 төгрөг цаашаа ийдсэн байдаг байсан. Энэ байгд мад орж битсэн байна. Одоо 1 литр нь 2 төгрөг байгаа гэж байна. Тэгэхээр чи аргагүй шүү. Тэр үед чинь 1 литр нь нэг мөнгө 20 мөнгө байх нь аргагүй юм байна. Нэг мөнгө байсан үнэн баг. Тэр 20 мөнгө зөнгөөр чи аваачаад 20 литр ус авдаг байсан байх нь шүү дээ. Бараг
уу? Тийм биш тий. тийм. Оо за. За яг үнэн л байна. Акира Минай бас бичсэн байна. 1 литр 1 мөнгө санагдаж байна гэж байна. Оо за. За. Жинхэнэ ус уудаг хүүхдээ л худгийн очор бас л лайтай байлаа штэ л гэж байна. Худаг дээр танилцаад суудсан хосууд өчнөө шүү. Хөөе худгийн мис гэд нэг кино гардаг байсан. Үгүй чи өөр хийх юм байхгүй шүү. Худаг дээр ус хөдлөгээ зогсож байгаа хүн чинь тэрнгээр гоё охин мохин зогсож өдөж хоргоогоо тиймсдээ яриа мэрэ өдөө зогсно өөр ажил байхгүй. Нэг сүрэлт өөскөгийн тоосны такси гэдэг кино байдаг шүү. Дэрэн дээрс жинхэнэ утгаараа үлзийхүү худгийн ихч тэгээд нэг хэд худгийн тэнд үрвийгээ сууж яадаг нэг хэдийн юмнууд. Яг тийм юмнууд одоо ч байгаа даа бараг. Байдаг байсан. Ой надад бас нэг худагтай ойрхон дурсамж заяа. Би ч нөгөө нэг 2000 оноос хойш би чинь сонгуулийн сурчлагаанд ингээд нөгөө нэг ухуулагч хоолоо молоо уншаал ингээд явж байгаад хамгийн том болж оролцсон 2016 оны сонгуулиар би чи шадар туслахаар орсон штэ. Базар байна. Тэгээ бүр лайта миний хийдэг ажил юу гэж ёо нөгөө нэг ядчил нөгөө нэг чингэлтэй дүүрэг заяа 65 дугаар тойрог заяа уул хадан дээгүүр чинь нөгөө уулын оройд өрөөдөг айлуудаар яваал за эрхэм үндэт сонгогчдоо тэдгээр худаг дээр хүрэлцэн ирж өнөөдөр Тэгээ штэ. Тэгээ би заяа нөгөө тэрийг бүр ингээд нөгөө нэг залхаад юу яцсан нөгөө сонгуулийн ухаалт цагаан болон тэр чинь одоо цагаан болоо чинь бүр амар гоё төгөлдөрчсөн байлээ штэ. Бичиж өгөөл явуулангууд миний тэр хоолойг ингээд тэр цагаан болоотой ухаалч нар ингээд гудамжуудаар ингээд барай явж идэг. Тэгээд эрхэм үндэт сонгогчдоо өнөөдөр улсын хурлын 65 дугаар тойрогт нэр дэвшигч тэрний уйлзал тэдгээр худаг дээр болготвол та бүхэн өргөнөөр оролцсон уу? Хүн болгоны мэддэг газар бол худаг. Харин тийм. Тэгээ худгууд ч угаасаа дугаартай байд юм байлээ. Тэдгээр худаг дээр ирнэ үү гээл тэгэл болоо. Одоо ингэж штэ 20 литр ус авахад 70 төгрөг гэж штэ. 20 литр ус 70 төгрөг гинэ. Оо за. 50 төгрөг гэсэн байна энд. Энэ чи янз байгаа юм биш үү дээ. Мөгөж агаргалсаахан дижээс Туркээс орж ирээ хүний тогтгоо. Энэ нэг хүн бүр готод яг одоо усаа аваа явж байгаа баяртай хүн битсэн байсан шүү. 20 литр ус 70 төгрөг гээд. Гэхдээ одоо юу яана үсттэй нөгөө дээр үед ингээл усуугаас ингээд тэр усны цистерүүд гэж ярьдаг штэ тий ингээл тэр одоо холын худгнууд руу ч ус зөөж явждаг тэр хിവэрээ эзтэй хിവэрээ эзтэй тий зарим одоо жишээлбэл манай энэ урд худаг модог бол төвийн усанд холбогдсон юм шиг байна. За энд бол цистер нь ирж байгаа ерөөсөө харагддаггүй штэ. Тэгээ энэ бол төвийн цэвэр усны системд холбогдсон. Тэгээд нөгөө хүмүүс картад ингээд дараад дуртай үедээ ус авч явах шиг байна. Энийг авч байгаа. За. Гэхдээ зарим энэ уулан дээгүүр байгаа худгнууд руу бол цистер нь очисоор л байгаа. Тийм баг тий. Нэр одоо усуугаас өглөөдөө хідэн машин усаа зөөгөл гардыг бол доо. Тэгээд тэрнээс гадна манай дархан дээр штэ тий. Юу яадаг аахгүй юу? Эрдэнэт явах замд ингээд байдаг ингээд ийм худгнууд ингээд цагаан худгнууд байдаг заяа. Тэр штэ бүр ингээ амар харуул хамгаалтай байдаг. Тийшээгээ хэрвээ хүн нэвтэрч ороод тэр худаг руу хор хийчих юм бол тэгэл дарахных нь тэр чигээрэл үхнэ гэсэн үг аахгүй юу? Яг адилхан. Одоо манай Улаанбаатарын чи одоо энэ гачууртын надлын туулгол дагаад бас байж байгаа шүү дээ. За. Дотоодын зэрэг мандах. Яг тэгвэл адилхан. Ягаад гэвэл тэр чинь улсын онц чухал объект буюу бидний нөгөө нэг гүний уснууд чинь тэр худагнуудаар дамжаад тэгээд тэнцэнээс хоолоогоор дамжаад ус сууг дээр хурж ирээ тэгээд ингээд тарж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. За. Яг адилхан. Тэгвэл адилхан л юм байна те. За. Улаанбаатар хотод 16 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Ханита тэмцэх ээжинүүд Aquamaris хамтран ажиллаж байгаа. За. Aquamaris гэдэг имийг та бүхэн одоо ерөөсө гэртээ жижиг хүүхдтэй бол жижигхэн нэг. Яг үнэ. Тийм ээ. Дунд зэргийн хүүхдтэй бол дунд зэргийнхийг хаад. Том хүүхдтэй бол бүр том гэхгүй. Ийм амар томтэй. Энэ бүр ийм амар том штэ. Тий. Ийм амар том байгаа. Наадах чи нөгөө нэг дотроо хамар угаадаг нөгөө савтаага тэгээд өчтөр номоо доторхын бүгднийг тараагаад өгсөн штэ. Хоос нь байна. Харин тий. Зүгээр савыг үзүүлээ. За. Тийм үү. Гэтэ наад дотор ч юм дуурайд байгаа юм шүү. Энэ бүтэн байна. Бүтэн юм. Тэгвэл задлаад ирэхгүй шүү. Загнуулж шүү маргадаг яасан. Баларсан юм болох. Дотроосоо шүү. За энэ яадаг гэдэм бэ гэвэл хамар цэвэрлэх, чийгшүүлэх ийм бүтээгдэхүүн байгаамаа. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүд нь 0.9% давсны уусмалтай байдаг бол энэ Aquamaris Baby бол туслан 0.9% Адриатик тэнгисийн цэвэршүүлсэн ус ба
дотроо хүний бие организмд байдаг эрдэс бодис болох за нөгөө нэг дамсны уусмал дээр чинь нэмээд натрий, кали, селен зэрэг агуулсан ийм эрдэс бодистой тусаалга гэсэн үг. За. За миний энэ өчтөр яриадсан энэ ногоон чинь те амрын хагалгааны дараах. За тэнгуүтээ энэ ягаан чинь болохоор одоо 2 настайгаас дээш хүүхдээ таны над тусаалгач юм бол 1 хоногтойгоос одоо тик сартаа гэж ярьдаг штэ тий 2 нас хүртэлх хүүхдийн хоол за тэгээд ингээд 150 мл-ээр савлсан 50 мл-ээр савлсан гэдэг ингээд янз бүрээрээ байгаа. Энд чинь 12 төрлийн 9 үйлчилгээтэй ийм байгаа шүү. За тэгээд юу яасан байгаа? Туслыг нь бол мэдээж тусаан тийм үү. Спрей шүршлэг байгаа. За тэгээд цацлаг хамрын дайвар хөндийн угаах хуурай давстай гүц зэрэг 12 нэр төрөлтэй 9 өөр үйлдэлтэй ийм эрдэс бодистой далаан ус байгаа шүү манайхаа. За ингэсэн байна. Ер нь бол бид нар биш тэ энэ ханаад том үлдэх бусан юм тусахлаар ер нь л хамар амны өндөгөөрөө л дамжиж усч идэг. Тэгэхээр та энийг хэрэглэх юм бол амьсгалын замын халдварын давтамжийг 30-аас 40% бууруулсан гэж шүү. 30-аас 40% бууруулсан ийм судалгаатай гэж. За. Одоо ханаа түрээд хамар битүүрэх, тэгээ нөгөө хашилтай хүмүүсийн хамар битүүрэх. За тэгээ дээрэс нь түрүүний тэр хамрын хагалгааны дараах бас хэцүү шүү ер нь бол. Тэгэхээр энэ бүх тохиолдолд хэрэглэн гэсэн үг бахан. Таад хэдүүлэл эренгүй мэдээллийн аль биесных нэмж төлөөлөгч нараас 1818 техник гэдэг утаснаас аваарай. 1818 техник. Аз фармын бүх имэн сангуудаар худалдаалагдаж байгаа. За тэгээд 1818 техникээрээ онлайнаар захиалаад авах юм бол хүргэлт нь үнэгүй байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за юу гэсэн байсан мөлий? Ханаатай тэмцэх ээжийн нууц Aquamaris хамтран ажиллаж байгаа баярлаа. За баярлалаа. За манай шүтэ фериотоос 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За өнөөдөр бид бүхэн хамтдаа ус одоо зөөдөг байсан, усан доочролдог байсан талаарх дурсамжаа хуваалцж байна. Тэгээд уцаар ярих дүрм соёлыг сануулчих. Хэрв та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал хөдөлгөөнөө төр зөксөгөөд уцаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон, жихвчээр ярьж байгаа, спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриа царгиж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад уцаар яриарай. За 95 61-т дугаартай сонсогтой холбогдлоо. 95 61. Амжил радио тасарчлаа. Дасаратглоо. За энд ингэсэн байна. Ус сувгаас ус зөөхгүй, гүний удгаас авдаг байгаа. За тийм ээ тийм би тэрийг бол ойлгож байгаа. Ерөөсөө энэ манай энэ нөө нэг юу байдаг штэ. Гандигийн сургууль байдаг штэ. Гандигийн сургуулийн цааталт нэг юм хоёр юм гараад ирсэн байдаг та. Мэдгүй. Ийм хоёр ийм одоо турба гараад ирсэн байгаа. Тэр чинь тэр нөө ус зөөдөг машинуудад ус өгдөг цэг байхгүй юу? Тэнд зогсоод хоёр юм онгоодгоод тэнгуү гэ тэрэн дээр усынгууд дүүрэнгүүд нь тагалж аваад худаг руугаа тавьдаг. За. За дараагийн сонсогч 99.5 та дугаартай сонсогтой холбоодлоо. 99.5. Амжил радио. За өдрийн минь түргий. За ялчгүй үлдэггүй үл шиг дуудаа хүн ороод ирлээ гэхгүй. За усан дээр одоо яг л бидний үед бол одоо өсвөр насны ихтэй хүүхдүүд за эмэгтэйч байсан дөө хүүхдүүд ер нь ингэсэн ажил байлаа шүү дээ. Тийм. Тэгээд зуных нь би бол нэг сайн санахгүй байна. Үүд бол бид нэр худаг дээрээс аягүй их тоглодог байсан. Нэг эсгийн худлаа өмс чинь. Тэгээд нэг худаас чинь ус гойж шүү дээ. Ус гойцсон усан дээр хөтөж амжааг усан дээр ингээд сайхан хоёр эсгийн худлынхаа уулыг ингээд дөрөөд авчихна. Дөрөөд авчихна. Сайхан. За тэгээд тэрийгээ жоохон ингээд чинь дороо үдчихнөө үүд юм чинь. Тэгээд тэрүүгээр гудаж өгөндөө юм эсгийн худлынхаа уулыг цоорлуулганда. Тэр чинь ерөнхийдөө бол ингээд цантаа олчиж байгаа хэрэг штэ. Тэгэлгүй яг одоо тэгээд гудаж байгаа. За тэгээд нэг 2.10% байдаг байсан. 10% байдаг байсан. За тэгээд 2.10% тантаа усаа барайж лөө юм жоох юм өдөө жаваас 10 мөр хүсэн гэсэн юм. Тэгээд нөгөө хоёр ингээд салтгнуудаад нөгөө чинь талгаад ингээд өмнөний хоёр гадна татчих ингээд дараас хүс. Яг. За тэгээд тэрийгээ салтгнуудаар гэртээ оруулаад нөгөө мо усныхаа боошглоо нөгөө тийгээ өөрөө тийчээл. Тэгээд гэрийн дуухны ямд нөгөө дараас нь хоёр өмнөнийхөө гадна талыг
шах гэж хоёр талын нөгөө гэрийнхээ амьд нэг нааж аваад Тийм шүү дээ. тэгээд уцаад гардаг байлаа шүү дээ. Юм бэ мөн. Яг. За тэгээд ингэдэг байсан шүү дээ. Бид нар ч нэг юм арматурын төмрөөр хийцэн нэг муу чаргатай шүү дээ. Оо тэгэлгүй. Тэрэн дээр чи ингээд хоош нь ингээд сайн дарж байгаад урталт нь яг 40 битанд таардаг байхгүй юу? За. Тэгээ яг тэрэн дээрээ 40 битанаа тавиад усандаа явна. Тэрийг чи нөгөө ээж аав нөгөө хураадаггүй тэр ингээд нөгөө нэг хайчдаггүй байсны гол юм чинь тэр байхгүй юу? Тэрэнгөө чи усандаа явдаг бид. За. Тэгээ модон жарган дээр бас усаад модон жаргыг бас их ашигладаг байсан. Тийм. Оо тий. За. Модон жаргал гэснээс модон жарганы бас нэг дурсамж байгаа. Модон жаргал маагаар гуйж модон жаргал хийвээ хөрхий модон жаргал хийж аваад. Тэгээ хоёр нөгөө юм мөр гудагдаг мөрийн нэг товууд байсан. Тэгээ телевизийн тос. Тэрүүгээр ингэж тослож яал. Тэгээ юунын нөгөө тэгээ хөлдөөж хоноод оо нойрхгүй маргааш өглөө насаад удамжны ихэн дээрээс нөгөөдгөн дээрээ хөвтөөл удаж нэг уруудаа явсан чинь яг тэгээ удамжны үнцгөр хүндлэн машин замтай байхгүй юу. Нэг уруудаа явсан тэр үуч машин тэрэг чавраад уруудаа явсан нөгөөдгөө удамжныхаа чадварыг ингэж гараад нөгөө замынхаа чадварыг ингэж гараад зам дээр гар зогсоод яа ингэж ийм том тэрний доогоор орж зогсож байсан шүү дээ болох юм шүү дээ. Хүүхэд байхад ирэлттэй. Тэгээд яг доороос нь гарч чадахгүй айгаад. Тэгж одоос нь гарч ирээд хөдлөөсөөр гут татчих гаргаж ирээ. Гэр чинь хаана уу гэдэг. Оо яг тэр нусын чи тэргээл тэгээд гэрээ заагаад гэсэн яг гудамжны хардтай юм чи. Тэгээд намайг чи яхад овоодж аваад гэрт оруулсан юм инээ байдаггүй яах. Тэгээд оо энэ танаа өгч одоо ингээд яг зэрэгэн доогоор ингээд орж ийн. Ингээд чарахтай гэж. Оо инээ жаа. Манай бүрхүү гэдэг. Бүрхүү истэнэрэ хүүхэд алах юм хийж яа тэгээд хөдөөлөс өгөөрж гараад нөгөө муу сайхан жаргал юм хэмсэхэд галдаа хийчихлээ. За. Чамаас л болсон байж тээ ер нь. За холбогдсон баярлалаа. Хүч нараа шагадрагч ингэж штэ. Усны карта 10k-аар цэнгэлдэг тэр нь хэдэн жил болж байгааг анзаардгүй гэж штэ. Тэгээд ийм юм байна. Өөр газар өөр үнэтэй юм байна. За хотод 2 төгрөг бол Эрдэнэтэд 2 төгрөг 40 мөнгө, Дарханд 1 литр ус 3 төгрөг гэж байна одоо. За. Бас тэгвэл янз жанцантай юм байна. Бас тийм байна. За дараагийн сонсогч 95 тэгтэй дугаартай сонсогтой холбогдлоо. 95 тэгтэг. Эмжил радио. Байна. Байна. Сайн уу? За өдрийн төргий. За усанд очролж исэн түүхэн ярина да. За би одоо том болсон айл ихнэр болсон л доо. Тэгээд бага ахтай бол усанд явж байгаагүй. Ах нартай хоёр ахтай байсан болохоор усанд явах амар дуртай. Тэгээд болохоор айлын ганц охин усанд явуулахгүй, намхан болчихно болохгүй, гар хөрөөр мухаалч ерөөс усанд явуулдаггүйсэн. Одоо бол харин айлын ихнэр бол доор манай гэр оролт хийдэг л доо. За. Тэгээ хоёр жоох хүүхэдтэй нөхөр өглөөнөөс орой алтал ажилдаа 7 хоногт ганцхан өдөр амардаг. Тийм болохоор яг өөрөө усаа авна. Одоо л өстө яг худаг дээр очирдаг болсон доо. Тэгээд ер нь одоо тэр усны чи үн ямар үнэтэй байгаа юм бэ? Мэдгүй анзаардгүй шүү дээ. Би нэг сав ус 50 төгрөг юм болов уу гэж бодоод савныхаа тоогоор л мөнгө. Ингэж. Манай нэргүүгээд сонсогч одоо 25-ын канистр шүү дээ. Шар 225-ын канистртаа ус 100 төгрөг болдог гэж байна. Тэгэхээр чинийх зүйл юм байна. Нэг сав ус 50 төгрөг юм байна. За. За одоо бол юу яадаг штэ. Гэхдээ ингээд яг угаалга хийх өдөр бол маш их ус авна. Бараг би өөрөө ингээд 2 удаа усанд явж байгаа хгүй. Тэгээ ингээд бүгднийг ингээд тооцоод тоолдог үзэхээр ер нь бараг хагас тонн 500 литр ус авдаг. Өөрөө. Нэг өдөр угаалга хийх өдрөө. Тийм. Пүү. Чич тэгэл зөв угааж өгдөг юм байна. Ямар амир. Тэгээ 500 литр усаа одоо хааш насахгүй дараа нь угаасаа одоо богор ус гарна да. Юу л та одоо хашааныхаа тал руу газар руугаа шингэцдэг. Тэгтэл тэр газрын гүний ус одоо ер нь ингээд тэр чинь бол газрын хөрсний бохирдол чи ер нь ингээд яваад явж байгаа. Хөрсний бохирдол болоод л явж байгаа. Нөө супер юу чи энэ вэ? За. Утга чи ийм амар хутагтай болсон шүү дээ. Үнийхээ яриаг сонсъё. Гэр хорооллын нөхцөл бол яг нөгөө юутай айлууд байдаг л та сордог одоо 0-той. Манайх тийм биш л дээ.
Тэгээ ерөнхийдөө нөгөө хотын төвөөс нэлээд зайтай хотын зах руугаа байдаг байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь ишээ айлвал тэгээд асгаал газар руугаа шингээдэг. Одоо тэр юм уйлтаа нэг тийм 0 руу хийхээр тэгээ 0-нд ороод үүрчин шингэхгүй уудан ч гэдэг юм уу тиймэрхүү талтай. Тэгээ ер нь 14 өнөختөө нэг удаа 500 литр ус авдаг. Нэг удаа угаалга хийхдээ. 500 литр усаа тэгээд 500 литр ус чи хэдэн төгрөг болох вэ? Картад нэг зэнгэлжтэй болохоор та мэдэхгүй байна уу? Мэдхгүй байна зүгээр очиод усны мөнгөө өгөөл авчдаг. Картаар биш шууд мөнгө өгөөл авдаг. Нэг савнд 50 төгрөг өгнө гэхлээр чи. Ерөөсөө тэр юуг нь тооцож үзэж байгаагүй юм байна. Хэд болсон бэ гэхлээр тэд гэхлээр тэгэл өгчдөг. 20 сав гэж бодъё л доо. Нэг сав чи 25 литр, 10 сав нь 250 литр. Тэгэхээр чи 20 сав гэхлээр чи 20 сав чинь юу 1000 төгрөг юм ба шүү дээ. Ямар амар хэрэг вэ юу? Хүүшээ та нар тэгвэл бүр жаргачдсан байж тээ. Бид нар одоо 500 литр усаар угаалга хийвэл байрны айлуудын усны мөнгө зүгээр ална гэхүү. Тэгэж чи байранд амьдарч байгаа юм чи? Та нар үнэхээр жаргадсан бэ? Таартай байшинд сууж үнэхээр гайхаж байна ёо. Бицж байгаа хүн байхгүй юу? Ямар амар хэрэг вэ? Түрүү нөгөө нэг бочгийн ус уужсэн гэж ярьсан шүү дээ. Тэгээ би жоохон 10 жилийн хүүхэд байсан. Тэгэхэд яг манайх нөгөө нэг байранд амьдардаг гэж бас үлдэн гэр орол руу нүүсэн байхгүй юу? Тэгээд 10 жилийн хүүхэд хичээлд явахаас өмнө нүүр гараа угаагаал нөгөө эмгтөөгт болохоор нүүрэндээ маск таад угаадаг маск нөгөө түрхдэг маск тавьчихсан чинь уус тасарчдгийг. Тэгээд бүр юунд ус бэдгүү ерөөсөө нүрээ угаах ус бэдгүү би бочгийн усаар нүрээ угаач хийсэн бас. Зүгээр агаа нь ууччихсэн бүр. За баярлалаа. За холбогдсон баярлалаа. Нэг тийм хөөрхөн ингээд гимшилтэй яриад байгаа. Үгүй тэгтээ нэрээ ёо 500 литр ус гэсэн чи би бүр ёо манай тоолорын залбар гэж иргээ тэгээ бүр мөнгө зөнгөн амар гараа би харуулж унаад бүр сүйд болох юм байна. Ямар амар хэрэг вэ. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. За 88 84-т дугаартай сонсогч холбогдлоо 88 84. Эмжил радио. За байна. Өнөөдрийн минь. За өдрийн минь. За усанд яаж явдаг вэ? Энэ усанд явах чи ер нь бас л амьдралтэй. Ярихгүй. За ер нь тэгээд тэр баяр ёслолын үеэр бол усанд явна гэдэг чинь ер нь нийтийг хамарсан үйл ажиллагаа болно шүү дээ. Очир аван таньдаг хүн болгондоо очир захин за тэгэл ер нь бол худаг дээр нэг эзэн тодорхойгүй маш олон савнууд байна. За яг тийм. Бүгд захиасных. Тэгэл яг усын хийх болохоор эзэнд харж ирэхгүй. Тэгэл за одоо байгаа юм чинь ингээд савн баг өөрөө очирлаад байгаа мó яагаад байгаа. Тэгээ нөгөө хэдэн хүүхдүүд нь өвлийн цагт болоод тэгээд тоглоод тэр аваараа ойрхон л байж байгаа ш тэд нар ч тэгтээ. Тэгээ гулгаад алгууд. Тэр хоорондор савн урагшилтал байна тэгээд. За тэгээд нөгөө яг нэг 5 тонн ус ирнэ нөгөө 5 тонн ус нь өгсгөр байтал яг авахын даван дээр дуусна. Тэгээд дараагийн ходог руу явна шүү дээ. Тэгдэг нэрээ. Бас усан дуусна тий. Ерөөсөө тэр чинь нэг өрхтөд 5 тонн л ирж байгаа шүү дээ. 5 тонн гэдэг чинь саяны шиг 500 литрээр нь авдаг хүн бодвол ерөөсөө 10 хүн аваад дуусчих. Тийм байна. Тэгээд ойр очно бүх ходог руу очиад тэр ходог очир нь ямар байна, энэ нь ямар байна гэж бүгд биеиндээ захиал. Манайх ч одоо манай худган дээр өндөрт байдаг, манайх доор байдаг. Тэгээд худгаас усаа аваад гэрлэгөө харна гэдэг чинь зарлгүй харна шүү дээ. Шайрагдаад харна зүгээр шүү дээ. Зовлонгууд байдаг байлаа. Тэгээд ер нь бол худг руу усан явна гэдэг чинь бас нэг чаргаар гулгах бас нэг төрлийн амралт юм уу та. Тийм. Ер нь бол ингээд нөгөө нэг найзуудтайгаа худаг дээр уулзч яваад сайхан өмүүлэх тэр боломж штэ. Тий. Тэгээд нөгөө мо худгийг чи усан хийсэрээд гадуур дотор нь асгасараад өвлийн цагт аваад мөсөн дээшээ аваагаад хөлдсөн тэр чинь тэгээд худгийн хүн цэвэрлэн хамт очиж цэвэрлэлсэн гэж бас их ажил байдаг байсан. Тэгээд нөгөө худгийнхаа хүмүүсийг танд болсон тэгээд санаатгүй тэр чинь ингээд нэг яг худагнаасаа уруу газар руу байн ус гойжуулсаар байгаа төлдөөцсөн тэр чинь бүр юм нэг гулгуурын талбай шиг болцсон байдаг шүү дээ. Тийм тэгээд худгийнхаа ах ихнэртэй танд болцоод нөгөө хэдэ бас эрэнгүүд газ хэлээрэй гэж тэгээд ус авна гэж ахуд бол асуудалгүй заримдаа тэгээд хамгийн хэцүү нь ер нь баяр ёслолын үеэр л байдаг. Хүн болгоно усныхаа нөөцийг базаах гал. За. За холбогдсонд баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За.
За орон сууцны ус гэр хорооллын уснаас хямд байдаг. Гэр хорооллын ус төгрөг, орон сууцны ус мөнгө байдаг гинэ. За би бол тэгж бодохгүй байна. Үгүй баха. Мэдгүй манайх ч нөө хуучны байр болохоор тоолгор молор байхгүй. Өө тийм үү? Тэгээ хүний тоогоор могоорч гэдэг үлээ нэг. Тэгэл бас хөөхөн л их мөнгө өгдөг шүү. Ямар ч байсан л манай зүгээр байрны мөнгө ингэ нийтдээ нийлээд тэр хал дулаан ингэ тэрэгтэйгээ нийлээд бараг 190 мянган төгрөг болд нь штэ. Сая манай зүгээр одоо ингээд манай сүүх чинь 60 мянга заяа. Тэгээ зүгээр ингээд одоо усны одоо чинь дулаан эрэг байгаа штэ. 118 мянга төгрөг гарсан штэ. Тийм манайх ч бас тийм нэг 2 өрөө байр. Тэр чи та бодолтой 1000 төгрөгөөр 500 литр ус аваад нэг өдрийн угаалгах хий чи ингээд бодооч. Нэггүй өдрийнх штэ. Тийм штэ. Ёо бүр тэгэхээр чи яаж ч уусан яаж байрны ус тэр худагны уснаас хямдхан байх юм. За 8018-д дугаартаа сонсогтой холбогдлоо. 80 тасарчлаа. Игчнэр угаалгах үйлдэлээр ч нэштэй нөгөө төмөр баанд амар угаадаг штэ. Тэнгүүд тэр усын аваач асах чинь манус яаж штэ. Хулган ална гэд бөөн баяр. За 99-13-д дугаартаа сонсогтой холбогдлоо. За өдрийн төрөг яа бааха. өдрийн. За. Яви шото таны өгөж өгөх. Хотог руу ч 2.10 метртай гүйдэг байж шүү дээ. За. Тэгээ 2.10 метр сүүлдээ 40 метраар нөгөө нэг гуркий төмрөч ягаад тэрэг хийчээ тэгэл. Тэрэг 40 метраар зүйдэг байж шүү дээ. Хави утгуудыг харж байгаа доочор багтаа дээр ночоо тэгэл. Хотгоос ус авдаг байж байгаа хөө. Усан дээр октоодтай танилцчих юу? Ингээ октод байвал очор захиж урдуур орох гэж байна. За. Хотогдоо ч бас гой юм болдог шүү те. Тий. Тэр үчнэ нэг юм хавтган 3 төгрөг болж тийм толоонтой тэгээд толооноор бол авчих. Тийм нэг юм автобусны билет шиг нэг ийм юм байдаг гэсэн. А4-ын цаас шиг юм байдаг. 10 варма гэдэг ингээд таач тэрийг хайчлаа тэгээд өгөөж аваад. А4-ын цаас шиг юм байдаг гэсэн те. Тэгээд тэрийг ингэж хайчилж нэг ширхэх болгож жагаад тэгээ хийдэг гэсэн. За. Тоодооцсон тэгэл юм. За холбогдсон баярлалаа хаа. За. Намаг ингэнэ. Эх орноор минь сонио нэвтрүүлгээр гэрлээ ус сувгийн удирдаг газрынхантай холбогдоод тэр байрны усны үн тэгээд гэр хорооллын худагнаас авдаг үн мүнийг тодорхойл гинэ. Тгий. Үүрэг даалгавар авлаа. Тгий. Ястаа. Манайх яг тэгдэг байхгүй. Мэдмээ санагдчихлаа. Сайцгүй бичсэн байна. За. Орон сууцны айл тоолургууд хүн төсвөрөөр халуун хөдөн бохир зайлуулт гэж бодож авдаг юм а. Тэгээд тэр тоолургуу болохоор манайх өндөр төлдөг. Задгаагаар төлдөг учраас өндөр төлөөд идэв байх. За. Одоо жишээлбэл би тэ орон сууцны айлын усны хэрэглээ амар штэ. Ямар юмны хэрэглээ байх юм. Би өглөө ингээ гараа явчихна. За үсрээд нэг бицсад нэг нүрээ угааж байгаа. Тэнд нэг 10 литр ус орж байгаа юу юуд байгаа тэр бол бараг ч хүрэхгүй байх. Тэгээд ингээ өдөржин байхгүй байж байгаад орой очиод нэг цай чанж байгаа хоол идж байгаа. За нэг усанд орно дандаа шүршүүрт орно. Юу шалгах нэг 30-40 литр усанд л орчиж байгаа. Тэгээд болоо. Өөр нэг өндөр хэрэглээсээ байх юу ч байхгүй шүү дээ. Минус ч. Тийм штэ. Угаалгын машин яадгүй. Хамгийн нөгөө нэг эко угаалгын машин нэг бүтэн эрэхтэй манай машиныг 25-аас 30 литр ус л зарцуулдаг. Тийм л байгаа шүү. Тэгээд угаасаа бид нар чинь тэгээд угаалгах хийхдээ тэгээд бас л айдлах нь тэгээд хуримтлуулж байгаа л 7 хоногт нэг удаа яг л багаас сайн л угаалга хийж байгаа шүү дээ тий. Энийг нэрээ ёстой асууж тодруулмаар юм байна. За. Ёстой харин бүр тэгээд ёо. 8018-д дугаартаа сонсоход холбогдлоо. 8018. Эмжил радио. Байна. Өдрийн. За яраараа сонсож байна. Би ч одоо тэгэл чаргаар тэргээр л их ус авдаг байсан да. За. Чарган дээр хэдэн 40 метан тавьдаг вэ? Нэг л тавина. За. Нэгийг тавиад хойно өөрөө суугаал. Тэгээд манай гудамж их уруу байсан. Ёо тэрийг уруучгүй юм байна. Заримдаа битан тавсаа асах чинь. Ахлартай нүдүүл саасдаг. Тийш үү тэгдэг байсан. Сүүлдээ яг хоо тэгээд усалдахгүй. Нөгөө худгийн чинь нөгөө шалаагийн шахахгүй штэ. Хөө шахахгүй нэг 10 литр ус авчирвал их юм оройд. Тэгээд сүүлдээ нэг аав нэг
нэг хөнгөн цагаа 200 боош гэж тавиал нөгөөдхийн за нэг 8 дугаар ангиас ах байна уу? Овоо дүүр гэдэг болсон. Нөгөө санаа зовлт. За. Ахнарын нөгөө дошны ахнарын лээ усыг авч өгнө. Дошнарын тэр үед чинь нөгөө нэг 93 4 онд чинь юу байсан шүү дээ. Нөгөө ахнар чи их урдуур орж их авдаг байлаа шүү дээ. Одоо юу тийм. Дайрлал тийм ахнар чи хамгийн дөрүүлээд ерөөсөө тэр самаа. Тийм шүү дээ. Хогийн их мэгчнэр чи өөрөөсөө ногоон гэрлэр өгдөг гэсэн шүү дээ. Тэр ахнар. Тэгээ хаяа тэр ахнараа дагаж явж байгаа, далбан дор дагаж явж байгаа. Сүүлдээ нөгөө нэг ах ялээ ус авчих гэсэн шүү анаа гэж очиод тэгээ юу тэр ахуугийнхаа усыг авах өөрийнхөө усыг зөөлсөөр агаад 200 боош гэдэг өргөдөг байлаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай баяраа. За баярлалаа. За одоо утас авахгүй. Айко гэрэл айгу тодорхой бочиж өгсөн байна. Манай номд нэвчэрсэн дүү байдгийн шүү. Ёстой нэг. Одоо усны тариф байрны айлд тоолууртай айлд 1 литр нь 1 төгрөг 34 мөнгө заяа. Тоолуургүй айлд буюу танах 1 литр нь 1 төгрөг 95 мөнгө. Зөөврийн ус буюу одоо гэр хорооллынх нь 1 литр нь 1 төгрөг 82 мөнгөөр авч байгаа гинэ. За тэгээ. Тэгэхээр одоо манах баг юм уу? Ямар сайн юм бэ? Айко шүү дээ. Инженер өөрөө энэ захлагын станцд ажилладаг инженер хүн. За. Бавын барггүй мэдж байгаа. Тэгээ яг хөө ингээд тоолууртай айлуудад бол тэ айгүй одоо боломж олгож байгаа байхгүй. Та ингээд баг төлөх болцоотой шүү гэдэг тэ. Надад бол тийм болцоо байхгүй. Манайх 3 амбултай гэх юм бол шууд 3 амбулыг нь юу гэдгийг нэг айлуудын дунджаар хийгээл тэрийг нь үржүүлэл төгрөг 90 хэдэн мөнгөөр үржүүлэл тэгээд манай усны мөнгө өндөр гараад идэв юм байна л та ер нь бол. Хөшийн дундраа Мэри Бата ингэ битсэн бахын. Бочкийн доо нэг тоосох хийсэн. Манай хүүхдүүд яах гэж байгаа ингээд ахаар нь чанад жидэх гэж байгаа ингээл хүүхдүүд ангаагаад л үлдсэн. Дараа нь тайлбарлаж өгсөн гинэ. Энэ яаж байгаа? Гэхдээ яах вэ нөө бочкийн тэр тоосхны хэмжээгээр ус хэмнэгдэж байгаа л гэсэн үг. Нэг удаа чи ингээд бочкийнхаа усыг дарахад тоосх чи ингээд эзлэхүн штэ. Тэ нэг одоо нэг 2 литр орчим ч юм уу ус эмнээд байгаа гэсэн үг. Нөгөө ийм аягтай юм дотор юм хийчихээр усны хэмжээ дүүрдэгтэй л адилхан юм байна тийм мөн үү? За. Тоосхны хэмжээний усыг л нэг удаа бочкины ус дарах болгондоо хэмжин гэсэн үг байхгүй юу? За. Эднийх одоо усаа хэмнээд байна гэсэн үг юм байна те. За. Мөгийн жаргалсах гинэ. Хажуу айлын 2 залуу энэ хүүхэн ёстой чадaltaа 140 литр ус өөрөө тэрхэн дээрээ тавиал явчихна. Амар гэд ярьж байгааг нь сонсоод баахан инээж илээ гинэ. 140 литрээ. Пошиг ус гэсэн үг үстэй энэ чинь. Тийш дээ 140 литр гэдэг чинь чи 40 бетантай ус чинь 80 120 3.5 40 бетантай ус гэсэн үг шүү дээ. За. Бидний надтай тааралдаа. Бацол лаваг бяцмацхан байна шүү дээ. Бид нэр Туркд онгоцны буудлын дээр тааралдчихсан шүү дээ. Мөгийн жаргал сайхантай. Тийм 140 литр ус өргөхөөр хүүхэн харагдаагүй дээ. Давгүй айтайхан хүүхэн харагдчих тийм дээ. Би ч одоо бүр айлаа. Йоо, за. За энэ үрээд 2025 оны 9-р сарын 25-ны пүрэв гарагийн үлэг хөрвөлийнх нь нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс та динзавр амьдаар нь харсан уу гэсэн уриатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ханита Тэмцэх ээжийн нууц Аквамарис хамтран ажиллаа. Баярлалаа Анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа Янаг яах вэ нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3